Сайн байна уу? Манай техник технологийн политехник коллежид тавтай морил. Манай техник технологийн политехник коллеж нь 1984 оноос одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай коллежийн нийт 200 гаруй багш ажилчтай, 4003 суралцагчтай ийм сургууль байна. За техник технологийн политехник коллежийн нэг онцлог бол бид олон улсын энэ мэргэжлийн боловсролын стандартыг олон улсын стандартыг бол сургалтынхаа хөтөлбөрт нэвтрүүлснээр ялангуяа ур чадвар суурилсан нарийн мэргэжлийн ур чадваруудыг бол сургалтын хөтөлбөрт оруулж ирж чанарыг ахиулж байна. За түүний нэг жишээ гэх юм бол Монгол улс 2015 оноос хойш дэлхийн ур чадрын тэмцээнд маш амжилттай оролцож эхэлсэн байгаа. Тэгэхээр 2015 оноос хойш нийт Монгол улсын 38 хамгийн шилдэг оролцогч дэлхийн ур чадрын тэмцээнд оролцсон бол түүний 10 нь зөвхөн техник технологийн политехник коллежийн оюутнууд байгаа нь ихээхэн амжилттай байгааг харуулж байгаа гэж бид дүгнэдэг. Энэ бол манай гагнуурын дадлагын газар. Энэ цахилгаан гагнуур, аргон гагнуур, хагас автомат гагнуур болон плазм зүсгчийг ашиглан бид нар дадлагын хичээлд оролцож өөрсдөө ур чадварт суралцдаг байгаа. Гагнуурын мэргэжил нь маш олон төрлийн үйлдвэрлэлийн салбарт ашиглагддаг. Металлыг холбох бус даргуудыг бодоход илүү өртөг багтай хамгийн өндөр үр ашигтай арга гэж явдаг. Манай сургууль нь болохоор гагнуурын мэргэжил болон гагнуурын техникч гэсэн мэргэжлүүдээр суралцдаг, дээшээ дэвшин суралцах боломжтой байдаг. Гагнуур мэргэжил нь болохоор мэргэшүүлэх талдаа болохоор зэрэг маш түлхүү. За онол нь 20% байлаа гэхэд 80% нь дадлага байх жишээтэй. Ийм учраас Монголд улсдаа яг нэн тэрүүнд хэрэгцээтэй байгаа аргон гагнуур, хагас автомат гагнуур. За хагас автомат дотроо 2 төрөл байдаг. Хар нунтаг утастай, цул утастай. За тэрэн дээрээ цахилгаан гагнуураараа төрөл бүрийн байрлал буюу шугам хоолой хамгийн гол нь хүүхдүүдэд яг ажил дээр гарахад шугам хоолой гагнадаг хүүхдүүдийг компаниуд маань илүү түлхүү сонирхож авдаг. Тийм учраас шугам хоолой гагнах тал дээр хүүхдүүд маань илүү их түлхүүм мэрэгшиж ажиллаж байна. Миний зорилго нь мэргэжлийн хувьд бол өмнөх гаргасан хүмүүсийн амжилтыг давтаж улсдаа төрүүлээд дэлхийн ур чадрын тэмцээнд оролцох байгаа. Энэ бол манай хоол үйлчлэгийн анги. Манай мэргэжлэр нийтдээ 8 бүлэг 197 сурагч суралцж байна. Энэ ангиг төгсөж гарснараа манай хүүхдүүд ямар мэргэжилтэй болдог вэ? Тогоочийн мэргэжилтэй болно. Зарим нэг нь бол дээшээгээд шатлан суралцаад хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологийн ангиас суралцдаг. Тэр ангиад төгссөн хүүхдүүд маань хүнсний инженерчлэгийн анги руу дэвшин суралцах бололцоотой байдаг. Манай автомашины засрын хөтөлбөр нь нийт 4 кабинеттэй бөгөөд үүний 3 дадлагын газар гэж явдаг. Нэг нь онлайн кабинет гэж явдаг байгаа. Хөдөлгүүр болон механик, засвар гэсэн 3 төрлийн дадлагын газартай байгаа. Манай мэргэжлийн хүрээнд үндсэндээ нийт 65 байгууллага гэрээтэй ажилладаг бөгөөд үүнээс дурдах юм бол мөнгө хата 5 богд болон Акума доктор авсууцыг компаниудтай манай хамтран гэрээ байгуулан ажилладаг байгаа. За энэхүү гэрээний 3 талд буюу хөдөлмөрийн гэрээнийхээ тусламжтай манай хүүхдүүд маань үйлдвэр суралцах хугацаанд 4 удаагийн үйлдвэрлэлийн дадлагыг тэр тухайн байгууллагууд дээр хийх боломжтой байдаг бөгөөд онцгой ажилласан бол тухайн байгууллагад ажилтнаар үлдэх бүрэн боломжтой. Замгүрийн байгууламж мэргэжлийн боловсрол болон техникийн боловсрол гэсэн 2 шаталтай политехник коллежтэй байгаа. За манай энэ мэргэжил нь болохоор 3 жилийн замчны анги гэсэн ангиар 3 жил суралцдаг. Суралцах хугацаанд манай хүүхдүүд маань 100% ажлын байртаа нэгт болдог. Хоёрт энэ мэргэжлийг сонгосноор давуу тал нь бид Монгол улсын бүтээн байгуулалт гар бие оролцдог мэргэжлийн чухал мэргэжил байгаа. За тэгэхээр ерөнхий суралцах хугацаанд бид авто замын болон явган хүнийг зорчих бүх байгууламжийг судлаж, гар бие хийцлүүдийг хийгээд тэгээд орон нутаг болон хотын байгууламжид гар бие оролцох ийм чадвартай болж төгсдгөө. Тэгээ манай авто замын Тэнхим нь болохоор ерөнхийдөө 4 мэрэг шатлалтаараа бэлдэж байгаа. Замчин, техникч, бакалавр, магистр гэсэн аль түвшинд нь бүгдэнд нь шатлаа суралцах боломжтой байгаа.
ингээд удаа дараалан ажил гүйцэтгэж гар бие оролцож явж байгаа. Би анхны дадлагаараа цахилгаан утсыг үзүүлдэг байсан бол одоо би схемийн дагуу холболтоо хийж сурсан. Мөн манай сургууль 100% ажлын байр хангаж өгдөгөөрөө даваа талтай. Даваа тал нь болохоор даатлагын хичээл нь 80%, онлын хичээл нь 20% явдаг. Сурвалжлагчид байна энэ ард харагдж байгаа кабинд хөдөлгүүрийн холболт болон гэрэлтүүлгийн холболтоо хийж суралцдаг. Тэгээд манайх болохоор жилдээ дунджаар нэг 100 орчим хүүхэд төгсдөг. Төгссөн сурвалжлагчид маань цахилгааны техникийн ангидаа 1.5 жил, инженерийн ангидаа 2.5 жилээр шатлан суралцах боломжтой. Шатлан суралцахтаа болохоор эсний ерөнхий шалгалт өгөх ерөнхийдөө өгөхгүйгээр шууд шатлан суралцах боломжтой. Манай тэнхим тариалагддаг хөтөлбөрүүд мэдээллийн технологи, Pearson-ы олон улсын хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрт орж суралцсанараа та програм бичиж сурна, вебсайт хийж сурна. За гар утасны програмаас ахуулаад хүссэн тоглоомоо хүссэн full stack хийж чадах чадвартай болно гэсэн. Миний хийсэн вебсайт нь Солонгос хэлний сургалтын вебсайт байгаа. Вебсайт нь болохоор 6 нүүр хуудастай буюу нүүр хэсэг нь маань энэ хичээлүүд дотроо орвол Солонгос хэлний үндэс, хэлний чадварыг дэвшүүлэх, шалгалтын бэлтгэл буюу topic гэдэг ингээд 3 хичээлтэй. Хичээлийнхаа хуваарийг бас харж болдог. Ингээд төвшингээ харна, зайгаа харна, өдрүүдээ харна, цагаа харна, багшаа харна. За topic дотроо орвол 1-р шат, 2-р шат, 3-р шат гээд үр дүнгээ харах боломжтой. Тэгээд 1-2 сар, 3 сар, 6 сарын ийм үр дүнгээ бас харж болдог байгаа. Ер нь бол манай мэргэжлийг сонголт суралцсанаар нэрийн хуудаснаас эхлүүлээд танилцуулга, брошюр, сонин сэтгүүл гээд бүх төрлийн ихийг таатан дээр буух, бүх төрлийн ихийг бэлтэж сурах ийм юу байгаа. Мэргэжил байгаа 3 жилийн хугацаатай суралцсанаар та хэвлэлийн график дизайн бүтээгдэхүүний 4-р түвшний зэрэгтэй хэвлэлийн үйлдвэрт дизайнераар ажиллах бүрэн боломжтой ийм мэргэжил байна. Photoshop дээр сурсан, InDesign дээр одоо жишээлбэл сэтгүүлүүдийг дизайныг гаргаж сурсан байгаа. Одоо манай мэргэжлэг дээр болохоор гараар дүрслэх гэдэг хичээл ордог. Одоо тэний хүрээнд болохоор бид нар одоо хар уран зургийн хичээл ордог. Бид нар ер нь бол зургийн мэдлэгтэй, ер нь гараар дүрслэх хөрлөг мэдлэгтэй басан. Тэгээ дээрэс нь болохоор Illustrator дээр ер нь би лого хийж сурсан байгаа. Одоо миний мөрөөдөл гэвэл одоо өөрийн гэсэн одоо хэвлэлийн компаниг байгуулна гэсэн мөрөөдөлтэй. Сайн иргэн байх чиглэл дээр анхаарч ажилладаг. Тийм учраас хичээлээс гадуурх төрөл бүрийн секц дугуулангуудыг хичээллүүлж байна. Бид бол одоо үндэсний хэмжээний лигийн сагсан бөмбөгийн багтай, мөн одоо волейболын багтай ингэж одоо ажилладаг байгаа. За мөн одоо бид нар спортын чиглэлээс гадна урлагийг бас дэмжиж, энэ жилийн хувьд одоо дүүргийн аврах тэгээ хөгжин дэмжигчдийн багаар бас шалгарч байсан. Мөн одоо бид нар оюутан суралцагчдыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, бизнес эрхлэх гарааны компаниудыг одоо бий болгож ажиллаж байна. За нэг төрөл нь бол бас энэ IT кафег манай оюутнууд одоо бий болгож Можны ангийн оюутнууд бол энэ IT кафег зохиомжилж одоо хийжтэй ширээ сандлыг өөрсдөө сэтгэл зүрх гаргаж хийдэг. За нарийн бов кекер бол манай нарийн бов кек хийдэг цехнийхэн бол энд үйлчлэгээ үзүүлээд ингээд баристагийн сургалтаа төгссөн манай хоол үйлдвэрлэл үйлчлэгээний ангийн оюутан маань бол энд одоо жишээлх юм бол IT кафега ажилуулад орлого ашгаа олдог. Тэгэхээр манайх ийм чиглэлээр бол олон төрлийн одоо үйлчлэгийг бол явуулж байна. Тийм учраас та бүхэн одоо манай сургуулийг сонгон ирэх юм бол өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгод нийцсэн сайн мэрэгчлэн болохоос гадна нийгэмд хариуцлагатай, төлөвшөлтэй ийм иргэн болж одоо төлөвшөгт нь бид бүхэн бол та бүхэнд маш том боломжийг олгож, дэмжиж, хамтран тантай ажиллах болно. Манай сургуулийг та бүхэн сонгоорой. Бид бол олон улсад магадлан итгэмжлэгдсэн мөн хөтөлбөрөө олон байгууллагын төвшөнд магадлан идэвхжлэгдээс гадна ISO-гийн олон улсын стандартыг нэвтрүүлсэн ийм сургалтын байгууллага байгаа. Тэгээ та бүхнийг сургуультай хүрэлцэн ирэхийг урья.